Би төрийн шагналд алдарт зохиолч Сэгмдийн гай төвийн Дамжны Сүхбаатар найраглаас 6 мөр одоо хэлхийг хүсэж байна. Могшгүй зоригтон, мөхшгүй зүрхтэн, өгшгүй баатар Монголын ард дундаас мөн л олон төрж гарсан да. Шилийн мод чиг өндөр гайлаг нуруутай төрсөн, шинийн сар шиг өргөн хар хөмсгтэй төрсөн, Монгол эрийн бидэр хүрэн царайтай төрсөн, морин дэрэмгийн хүдэр чадал биетэй төрсөн, халахын тал шиг тэнгэр ухаантай сууд хүн, алхын дөш шиг тэмцэл давтагдсан сод хүүг дотроосоо гаргаж тодруулж өргсөн ард түмнийхээ мутраасан бариулж бадруулж өргсөн алдрын магтъя. Даяар олон ардвал унтаршгүй мөнхийн гал юм, Дамжны Сүхбаатар бол шантаршгүй түүний дөл юм аа. За ингээд одоо Эрдэм хуралд оролцогчдод одоо талхлаа илэрхийлж амжилт хүсье.